Тэгшгэлэнд их дэлхийн элбэрлэлт ичи бүхэндээ зориулаад яруу найрагч Чагнаад Оржийн ээж гэр хоёр шүлгийг уншиж толлуулъя. Сүм дуган шиг залбирлын төвд өссөн би сүсэгтэн цуглдгүйч ижимэн мөрөгдөг өргөнд торинсон сангийн бопрос өгсүүлээд судар дэлгсэн хойморт сайхан ээжийнхээ бурхантай ярилцахыг харж өссөн азтай хүндээ би өглөөний нар тусахад цайны уур тооноор дэгдэж өвчүү цагаан болжмөр дэлгээтэй үүдээр шагаадаг байсан амгалангийн хүрдээ нар зүв эргүүлээд ээж минь аяархан тарин уншиж бурхнаас нэг юм гуйдаг байсан. Юуг нь ч ойлгоогүй тэнэг хүндээ би цэцэг шиг хідэн үрсээ эрүүлэнх торног гэж цэл залуух нараа эрх эргүүлж сурсан ээжид минь хоймрын бурхад мэхийдэг байсныг зулын гэрэлд би харсан хоолой нь бурхны дууд шиг ихшгэлдэг байсныг бүүвэн дуунаас нь сонссон сониуч хүндээ би ногт руу шувуу жигүүрээ хунтал гадаа тоглцоход нойтон өвс туучин гэрлүүгэн ярахта ичигээ сандаг байсан. Сүн гэгээ тасархад баахан айсаар нулимстай ирэхэд сүүдэр цууртал инээгээд ичимэн өдөөс тосдог байсан эрх хүндээ би салхи сэвэлзүүлж бороо оруулдаг хан хурмстад сайхан ээжигээ талын бүсгүй гэж магтдаг байсан. Арцны үнэртэй дээлийнх нь хормоноос адис авахта авдар дээрх бурханд энэ миний бурхан гэж гайхуулдаг байсан хөөрөө хүндээ би энэ орчлонгийн гэрэлт сүмд бурхан амьдардаг байсан. Энэ харин ээж гэр хоёр минь юм аа. Сүм дуган шиг залбирлын төвд би өссөн сүсэгтэн цуглдгүйч ичимэн мөрөгдөг өргөөнд би торинсон сангийн бопрос өгсүүлээд судар дэлгсэн хойморт сайхан ээжийнхээ бурхантай ярилцахыг харж өссөн азтай хүндээ би